Шинэ бичлэгээрээ уулзж байгаадаа маш баяртай байна. K-pop idol амжилттай жүжигчний карьераа эхлүүлсэн зөндөө олон тохиолдол байгаа. Нэрлээд бол дуусахгүй. Хамгийн том төлөөллүүд нь гэвэл магадгүй IU болон Suzy ах. EXO хамтлагийн Dio байна бас. Энэ зөвхөн миний яг одоо санаж байгаа нууд нь шүү. Угаасаа бүр зөндөө байгаа. Мэдээж дуртай дуушнаа кинон тоглохыг харах гоё байхны ойлгомжтой. Та нарын зөндөө дуртай дуучид кино эсвэл драманд тоглоал явж байгаа бах. Миний хувьд багаасаа Big Bang-ийн фэн байсан байхгүй юу? Бүр тоглолтыг нь хүртэл ганцаархан очиж үзчихсэн байдیں۔ Тэгээ Big Bang-ийн T.O.P жүжигчин гэдгийг угаасаа л бүгдээрээ мэдэх бах. Ах 2006 онд дуушны карьераа эхлүүлснэ. Шууд 2007 оноос жүжигчний карьераа эхлүүлсэн. Хит хитэн драма бүрийн хэмжээний кинон тоглоод амьдсан. Одоо Squid Game-ийн 20 дугаар улиралч гэсэн тоглож байгаа. Тэгэхээр өнөөдрийн ярьж өгөх кино T.O.P ахын тоглосон кино байх нэ. 2013 онд гарсан уг кинонд My Demon-ы жүжигчин Kim Yoo-jung гэсэн хүүхэд байхдаа тоглосон байдаг. Хойд өмнө Солонгосын хоорондох асуудал, үйл ойлголцол дайныг харуулсан зөндөө олон кино байдаг ба эдгээр нь ч гэсэн ганцхан акшн гэхгүйгээр хүний сэтгэл зүрхэнд хүрэхээр маш сонирхолтойгоор хийгддэг. За ингээд бичлэг дээрээ лайк болон комент үлдээж байгаа. Бүгдд нь маш их баярлалаа. Ингээд бүгдээрээ кино руу орцгоё. Жижиг архины Монголыг тоол идээ сууж байгаа энэ ах бол хойд Солонгосын тагнуулч. Энэ имиж гэсэн тагнуулч. Энэ хугацаанд тусал дэмжиж байсныг баярлаа гэж даалгавраа дуусгачаад нутаг буцах гэж байгаа нь л энэ. Хинч харсан нүдэнд дулаахан сайн хүн гэдэг нь элт. 부디 건강하십시오. Ингээд усан хонгоцондоо суухаар явж байхдаа гинтэл Солонгосын цагдаа нар бүслээд авах нь тэр. Нэгэнд буцах боломжгүй болсон гэдгээ ойлгон бууж өгөх гэсэн хэдий ч түүнийг буруугаар ойлгон газар дээр нь шууд буудуунагадаг. Дүр солигдож хойд Солонгосын хүчээр хөлмөр эрхлүүлэх хорих лагер гарах ба саяын өгсөн тагнуулчийн хүү болон охин нь энд хоригдож байгаа. Танаа аавч нь урагч идэр гээл яг үнэндээ даалгавраа дуусахад нь өөртөө зүгээр хайцсан юм байлаа л дээ. 18 настай түүнийг одоо охин дүүгээ авармаар байвал чамд ганцхан л арга байна. Өмнөд Солонгос руу тагнуулаар явах л гэнэ. Ингээд угийн л элит сурагч байсан түүнийг 2 жил нэмээд бэлтгэдэг. 2011 он Сөүл хот. Өмнөд Солонгост айгүй олон жилийн турш суурьсан хойд Солонгосын тагнуулчид зөндөө байдаг ба тэднийг нэг нэгээр нь олж алсаар л. Энэ алуучнаа ч гэсэн өөрөө хойд Солонгос байхгүй юу? Гэхдээ арай өөр салаанд хараалгадаг гэхүүтэй. Тийм болохоор эсрэг тал гэсэн үг. Яагаад хойд Солонгосынхаа өөрсдөө тагнуулчдыг алаад байна вэ гэд цагдаа нар ч гэсэн уг хэргийг мөрдөөд эхлэлгүй яхав. 2011 он болохоор хойд Солонгосын ерөнхийлөгчин бие эрс муудаад юу юугүй өөхөд ойрхон болсон байсан үе. Үүнтэй холбоотой эрх мэдлийн төлөө дайн гэхүүдээ томчууд нь эрх мэдлийн төлөө бие биенийхээ тагнуулуудыг алаад байна гэсэн үг. 8 дугаар хэсэг, 35 дугаар хэсэг гэд янз янз хэсгүүд байдаг байхгүй юу? Энд үхээд байгаа нар нь 8 дугаар хэсгийнх бол алаад байгаа нь 35 дугаар хэсгийнх. За энэ залуу зүгээр алуурчин л гэд нэрлэлжээ. Ингээ эцэст нь манай залууч даалгавраа биелүүлэхээр Солонгост ирдэг. 강대호 19살입니다. Түүний өмнө өмнөдөд суурьсан хойд Солонгосын тагнуучид гэртээ хүлээн авах бөгөөд одооноос түүнийг Кандео гэнэ. Эдгээр нь бүгдээрээ 8 дугаар хэсгийнх. Энд даалгавраа биелүүлэх хугацаанд өөрийнхөө тагнуулч гэдгийг дадлахын тулд ахлах сургуульд жилсээд янз янзын зүйл үзнэ. Ингээд нэг ширээнд хам сусан охиных нэрийг Хэйн гэх ба төрсөн дүүтэй нь адилхан нэртэй болохоор их л дотн санагдана. Даанч тэгээд хаа газрын хамгийн бүтггүй гарууд бие биенээ дээрлэхтэй штэ. Бүр мөнгө төрөг салгаас орцсон. Хитэн өөдгүү гарууд байхан тэр. Мань хүн уг нь энэ хэдэд ингэж дээрлэхүүлэхгүй л дээ. Гэхдээ шаардлагагүй асуудлуудаас холуур байхын тулд төвчээд л өнгөрч байгаа. Энэ үеэр өнөөх алуурч 8 дугаар хэсгийнхнийг нэг нэгээр нь барьж цааш нь харуулсаар л. Манай хүн хичээлдээ явсаар байх бөгөөд угаасаа найзгүй л дээ. Тэгээ нөгөө Хэйн гэдэг охин ч найзгүй хамтдаа их шоглуулнаа. Энэ хоёроор л зөвхөн цэвэрлэгээ төр хийлгэж мэлгээл. За эцэст нь манай хүнд даалгаврч ирдэг. Мэдээж 8 дугаар хэсгийн тагнуулчдыг хороогоод байгаа тэр нэг алуурчныг олж устгах. Ингээд тэнд байх бусад хамсаатнуудаас хэрэгтэй мэдээлэл цуглуулад тэр даруул түүнийг хайж эхлэх нь тэр. 난 몰라. Хэдийгээр тэр хүн алахыг хүсээгүй ч гэлээ. Даалгавраа биелүүлж охин дүүгээ аврахын тулд инхээсүр аргагүй байгаа нь их л гонигтай. Уг нь манай хүний мөрөөдөл төгөлдөр урч болох байхгүй юу? Дааш тэр амьдралаа хөөхөн бараг л боломжгүй. Ийм амьдрал түүнийг сонгосон. Алуурчин хайсаар түүний машины дугаарыг олох ба ерөнхийдөө түүний хаанаагаа болчихж байгаа. Ингээд араас нь явсаар түүнийг алах боломж гардагч хитрхи их хүний нүдэн дээр хил байсан тул энэ удаад угурхаас үр аргагүй болдог.
Даалгавраа биелүүлэхэд дэндүү ойрхон байсанд жоохон гунигтай харамсаа сууж байсан чинь сургуулийн өнөөх бүтэхгүй хэдэн гарууд нөгөө Хейнгийн охиныг дээрлэхэд энэ удаад бүр арай хитэрж байхан тэр. Цуглуулсан хитэн цаасыг нь дээрэндэж аваад зогсохгүй бараг бэлгийн дарамт үзүүлэх нэ. Ийм зүйлийг бол арайч төвчж чадахгүй. Хулгайнуудыг тэр дорнолгүй. Дараах өдрөөс нь Хейн ямар ч тайлбаргүйгээр хичээлдээ ирэхгүй таг алга болчих нь манай хүний санааг зовооноо. Өөртөө нэг адилхан санагдсан уу гэмээр тэр бодлоос нь гарахгүй л байдаг. Өнөөх хэд чин гипсээ авахаараа өст ална хайдэр гэж мэгэл хоолооч идэж чадахгүй. Манай хүн тэднээс Хейний хаана ажиллагийг асуух оронд өмнөндөө шэйх нь холгүй л. Ингээд тэр ажлын газар тач байхгүй мөн сургуулаасаа гарсан гэдгийг олж мэддэг. Удалгүй өнөөх маань гинтл гарч ирэх ба үсэд хайруулад амьдралаа шинээр эхэлж байгаа мó л гэмээр манай хүнээс нэг зүйл гуйх бөгөөд өөрийг нь ахуулж үжиглээд бүжгийн сургалтанд бүртгүүлээд өгөө чэйлгэн. Бүжиглэх их дуртай хөвгт байхгүй юу? Тэвж туслахаас татгалзахгүй. Ингээд тэр хоёр маань улан дотносоод ирэх ба энэ охин нь ээж авгүй үн чинь нэлээд багасаал ганцаараа бие дааж амьдэрсэн гээд түүний түүхийг сонсоод өөрөө дэрдэд байх юмгүй ч гэсэн их л өрөвднөө. Энэ үеэр нөгөө талд өнөөх алуурчин чаа манай хүнээс сургийг гаргаад бүр амьдардаг газрыг нь ч олоод ирсэн байхан тэр. Нэх олон үггүйгээр тэв гэртээ байлгаж байсан хоёрыг шуудлаалаад гэртээ хурааж хөрөмлүүлсэн бүх хөрөнгийг нь дээрэмждэг. Тэр нь бүр нэлээд их мөнгө. Энэ хоёр дээрээсээ тушаал авцаа ер нь хууль бусаар хөрөмлөж байсан л мөнгө юм байлаа л дээ. Энэ бүгдийг хараа шоконд орлохгүй яах вэ? Мөрөөрөө л байсан өөрт нь сайн анцаа хоёр тагнуулж өгч хэрчээ. Түүнийг ч эрхийг хүлээгээ сууж байхан тэр. Манай хүнийг алуурчин болоход арай л залуу биш үү гэж үг хаяал. Тэр хоёр шууд л зодолдоод эхэлнэ. Хойд Солонгосын хоёр тагнуулч нэлээд ширүүн тулдсны эцэст алуурчныг аснаар тулаанд устдаг. Ингээд тэр гэрт дэлбэрэлт үүсгээ зүгтөх ба түүний даалгаварч энэ хүрээ дууссан гэсэн үг. Киноны ихэнд гардаг эмээгийн мухлагт очиод дөнгөж суугаал байж байснаа шархаа дийлэлгүй унаад өгөх нь тэр. Өмнөдийн цагдаа нараа галж чадсан гэрийг ухаж судлаад нөхцөл байдлыг ойлгодог ба тэндээс үргэлжлүүлэн манай хүнийг Хойд Солонгосоос ирсэн тагнуулч байжээ гэдгийг ч олж мэддэг. Нөгөө талд Тэв эмээтэй бүр зузаалцсан. Түүнд Хойд Солонгосоос холбоо ирэхгүй байгаа болохоор хэсэгтэй хамт байгаа юм байлаа л дээ. Эмээд өөрийнхөө гэрийнхний талаар ярихад түүнийг өмнө нь ирж байсан нэг тагнуулчийн хүү юм байжээ гэдгийг ойлгодог. Эцэст нэг юм Хойд Солонгосоос холбоо ирэх бөгөөд охин дүүгээ чөлөөлөхийн тулд түүнд ахаад нэг даалгавар үлдсэн гэдэг. Алуурчин болон тэдний хүмүүсийн хулгайсан мөнгийг буцаагаад авах хэрэгтэй л гин. Тэр мөнгө нь ойролцоогоор 30 сая доллар. Мөнгө бол угаасаа ирэх мэдл гэдэг шиг л дараагийн ерөнхийлөг залрах хүртэл хүчээ зузаадгах дайн л болоод байгаа. Дүүгийнх нь бичлэгийг явуулаад энэ удаагийн ажлыг л дуусгачих гэх бөгөөд дүүгээ харсан тэрээр угаасаа өөр сонголт байхгүй гэдгийг ч ойлгоно. Тэвж эсрэг талын тагнуулчдын уулзгаа тавьсан газрын мэдээллийг олж аваад тэнд нь отож байлгүй яах вэ? Ингээд тэнд байх бүх хүмүүсийг буулгаж аваад сая доллараар үнэлэгдэх алмазуудыг шамжилттай өөрийн болгож авдаг. Одоо л жинхэнэ утгаараа даалгавраа дуусгасан тэр нэр төртөөгөр буцах өдрөө хүлээсээр эмээд ч баярсан талархснаа илэрхийлээд эрүүлийн сууж байгаарай гэсээр л нутаг буцахаараа явах нь тэр. Шууд явчихалгүй Хейнтэй ч гэсэн салах ус ийнэ. Өөрийгөө хаанаас ирснээ хэлээгүй учраас хаашаа явж байгааг ч гэсэн яаж хэлэх вэ? Баяртай гэсээр л салцгаадаг. Одоо л нэг юм гэрлүүгөө буцах гэж тогтлоостой. Өдөд онгоцон суувал өглөөний цайгаа гэртээ идэхэн байжтай гэж бодсон шигээл. Гэтэл эзэн мөчөд бүхэл юм санаанд ормгүйгээр ирэх гэн тэр. Түүний даалгавраа биелүүлж дуусахад нь айл үжээ алга төлөлгөөтэй байсан юм байлээ. Хойд Солонгост шинэ өдөрдөгч гарч ирж байгаатай холбоотойгоор 8 дугаар хэсгийн бүх тагнуулчдыг устгалд оруулж байгаа бөгөөд бүх тагнуулчдын мэдээллийг Өмнөд Солонгосынд өгчихсөн. Тэнд байх дийлэнх тагнуулчид тэр дорой баригдаа ихэнх нь газар дээрээ амиа орж үцгээдэг. Архины мухлагийн эмээс ялгаагүй. Тэр баригдахын өмнө манай хүнд эндээс зүгт хэмэх тохио өгөөд өөрөө с ижигтэй үйлдэл гаргаснаасаа болоод тэр дорой л алуулах нь тэр. Улсаас нь тэднийг хогшгол хайсан. Шархтаж бэрцсэн Тэв
Хэйнийг ирэн гадаа ирээд ухаан алдчихсан. Манай хүнийг ухаангүй байх зур зургатаа гарах мэдээгээр юу болоод байгаа бүгдийг ойлгоцсон. Түүнийг хойд солонгосоос ирсэн тагнуулч гэдгийг ч мэдэж авдаг. Хэдий шаргацсан ч гэсэн шууд л явахгүй зүтгээстэй. Яг одоогор түүнд итгэж чадах хинч байхгүй. Гэсэн ч тэр хоёр бие биедээ л цорын гас найзан штэ. Кандэу хэйн сурагчтай ойр дотн байсан гэдэг мэдээллээр цагдаа нар ч түүнийг хайж ирэн мэдүүлэг аваад холбогдох дугаарж үлдээдэг. Ким Жон Ил ерөнхийлөгч нас барсан бөгөөд хойд солонгост эрх мэдлийн төлөөх өмнөөс олж нэлээд замраагүй байгаа ба өөрийгөө үүний золиос болсон гэдгийг ч ойлгоно. Манай хүний араас алмазуудаа авах гээд хойд солонгосоос 8 дахь хэсгийн ахлагчж ирдэг. Дүүгшин дагуулж ирсэн алмазуудыг дүүгэрсэн солиё. Тэгээд та хоёр эрх чөлөөтэй ойлгоно. Яаж итгэх вүлээ дээ? Тийшээ очих нь амиа хорж байгаагаас ялгаагүй л гэсэн үг. Хойд солонгосын ерөн тагнуучтай даалгавраа дуусгаар нь шууд цэвэрлждэг юм байна л да. Хууль бусаар олсон мөнгө авчруулж байгаа ажлын болохоор дараа нь угаасаа гэрч үлдээхгүй тул гэх юм уу та. Гэсэн ч ямар өөр сонголт байх биш. Манай хүн баяртаач авахгүй ганц цахиа үлдээгээд яваал өгнө. Яг учраа олохгүй хэйн сандарсанд өнөөг цагдаа руу залгаж мэдээлэл өгөх нь тэр. Цагдаа нарт тэр дээр хөдөлгөөнд орцгоно. Манай хүн алмааснуудаа өгөх тэр агшинд түүнийг шууд алах бэлтгэлтэй. Аз бол цагдаагийнхын ир зогсоосноор хойд солонгосын хийнуудаа ухаргаас ороогүй болдог. Даанч дүүн цагдаа нарын гарт орох бөгөөд Тэвж ихний ээлжин тэндээс зүгтгаас аргагүй. Энэ үеэр цагдаа нарын хамгаалтанд орж байсан хэйнийг хойд солонгосынхан барьцаалах нь тэр. Цагдаа нар Тэвгийн дүүтэй ярилцаж үзээд түүнийг аргагүй ирэхэд л энэ тагнуулж болж ирснийг ойлгодог. Найзыг чинь барьцаалсан болохоор наашаа эрэхтэй алмазуудыг мань авчраарай гэсэн шигээ. Дүү дээрээс очиж чадахгүй. Ошлоо гэхэд ганц найзаагаа өгөх гээд үлдээлтэй биш. Эхлээд дуусах ажилтай байна. Дүүг мань төрхөн зүр харж байгаарай гэж тасалдаг. Ёстой наашаачгүй цаашаачгүй. 지금 나한테 권리운전아 위치 추적해봐. Ингээд өөрөөс нь урсан тэр өөдгөө навчтай эцэст нь ахаад нүр тулж байгаа нь. Хий гэсэн бүхнийг нь хийсэн ч ийм үр дүнд хүрсэн болохоор ямар олиг байх вэ? Тэгж их хүсэдээс алмазуудыг нь агаарч цацаад шууд л буудалцаж эхэлнэ. Угаасаа ингэхгүй л бол эндээс ямар эв наримталтай амьд гарах биш. Өөрийг нь алуурчин болгосон золиосонд дүүг нь ирэх чөлөөтэй хамт буцаагаад өгөхлээсэн юм. Тэгвэл ингэж дуусахгүй шүү дээ. Муухан өгдөггүй гэхчээр энэ л ганцаараа өхөөгүй байх ба Тэв хид хид буудаад авнаа. Цагдаа нар ч ирэх бөгөөд энэ үед нэгэнт ямар ч гарцгүй болсноо ойлгосон тэр 8 дахь хэсгийн ахлагчийг буудаж ороосноор бүх зүйлийг дуусгадаг. Гэвч түүний шарах дэндүү их байсан тул эмнэлэгч хурж тэсэлгүйгээр замдаа өгөх нь тэр. Кандэугийн төрсөнд өмнөдийн хамгаалтанд орсон байх бөгөөд өөртөө адилхан нэртэй ихтэй уулзсан. Тэр хоёр ахыхын тухай ярьсаар хандалах нь. Тэв түнд үлдээсэн сүүлийн захианд энэ би Кандэу гэдэг нэрээр амьдарсан ч чамтай хамт байхдаа би өөрийгөө ахиад олсон. Чамд баярлалаа. Миний нэрийг ийм явуун гэдэг гэснээр кино маань дуусна. 고맙다 혜인아. 내 이름은 리명훈이야. За ингээд энэ удаагийн бичлэг маань энэ үрээд дуусч тань бичлэг маань таалагдсан бол subscribe дарахаа битгий мартаарай. Мөн лайк дарж коммент ч үзүүлдэвэл маш их баярлалаа. За ингээд хэдүүлээ. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.